За тэгээд нөгөө манай Булгаад доктор бас нэг ном хэвлүүлж ирсэн гэсэн тий. Тэр талаар нэг бидэрт нэг ярьж өгөөч. Дээр ном эхэлж байна ба. Тий. Би одоо энэ ном нь бол одоо миний энэ одоо хаварын бич одоо тэр эхлээд бол би хамгийн тэр өөрийнхөө үлдээний ном болж гаргасан юм ба. Энэ бол жихэн судалгааны юм ба. Эргээ дараа нь 2016 онд бол одоо манай морин хуурын дом гэдэг тухайтай нэг ном бичсэн юм ба. Одоо та нар бас мэдэх хэвээр нэг сүхин саарл морь гэдэг дом байна шүү дээ. Морин хуур яаж үүссэн мэ гэсэн дом байна. Энэ сүхин саарл морь гэсэн дом бол одоо Японд бол нэртэй. Яагаад нэртэйг бол одоо 1961 онд сүхин саарл гэсэн юм нэг хүүхдийн зураг дэвтэр гарч ирсэн. Эргээд 61 онд хэвлээд, эргээд энэ ботсон учраас 67 онд дахиж хэвлээд. Эргээд 68 оноос эхлээд Япон улсын баг сургуулийн хэл бичгийн 2 дугаар оны хэл бичгийн ном дээр сүхин саарл морь гэсэн ном нь ороо ирчихжээ. Ингээд 68 оноос өдний бол тэр бүр байна шүү дээ. Японд бол одоо тэр жаахан материалууд баг сургуулийн хэл бичгээр авч хэл 4 компани хийж шүү дээ. 4 компани материал хийж шүү дээ. Ямар компани материал жарна гэсэн бол тэр сургуулийн хоор хоорондоо ондоо. Гэхдээ энэ сүхин саарл морь гэсэн энэ жаахан материал энэ материал одоо Японд бол эргэн өргөн нийт өргөн дэлгэрээр хэрэглэгдэж байгаа нэг хэл бичгийн ном юм аа. Энэ дээр бол 1968 оноос эхлээд гарч ирээд одоо энэ Сүхөө гэсэн хүү байжээ. Энэ Сүхөө гэсэн хүү бол Сүхөө гэсэн хүү бол одоо хонь хариулаад бочих замдаа бол нэг өнчин унаг олно. Энэ өнчин унгаан бас сайхан арчил домноод болоод энэ өнчин унаг бол сайхан морь болно шүү дээ. Ахтуулаад. Ингээд уралдаан дээр өнчин унаг нь бол төрүүлсэн чинь ман ноён бол өнчин морийг бол одоо балаага авчихжээ. Ингээд балаага авсан боловч тэр морь нь бол одоо Сүхөө эжнийхэн төлөө эжнийхэн хажууд гүйгээ хүрээрч шүү дээ. Энэ үед бол ман ноён бол хорсоод одоо ман ноёны дагалт нь одоо ном сум харваад энэ саарл морийг алцглаа гэсэн юм домог байна. Гэхдээ энэ домгон дотор 90 жилийн зөрчил байна. Нэгд бол энэ домог бол одоо саяын хэлсэн чиг чахар нутгийн Сүхөө хүү гэж хэлнэ. Чахар нутгийн Сүхөө гэсэн. Гэхдээ саяын хэлсэн чиг манай чахар нут бол ман ноён байхгүй шүү. Тийм шүү. Ман ноён гэж байхгүй шүү. Манай бол уул нэртэн бол ноён гэдэг юм уу, жонон гэдэг юм байна шүү дээ. Дараа нь бол одоо ингээм болон хааны үед бол амбан гэдэг юм оруулжснаас ван гэсэн юм байхгүй байгаа биш шүү. Ингээм нэгдүгээр зөрчил гарч байгаа биш шүү. Эргүү хоёрдугаар зөрчил бол одоо энэ домог эхлэхнээр юм одоо Сүхөө бол одоо орой бол сөөний ханахгүй бол харж ирэхгүй. Ингээд ээж нь гайхаад ирсэн чинь бол сөөн ханахгүй болсны дараа бол нэг цагаан унаг төрөөд харж ирэх юм домог байна шүү дээ. Одоо та бүхэн мэдчихэе шүү дээ. Манай монголчууд бол одоо хонь хориулт том заавал нар шинкээс өмнө хорион бол буцаах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо ханахгүй болсоор хончмөр бөөнөрж хөдөлгөн байчих юм шүү. Тийм учраас бол нар шинкээс өмнө заавал хорион бол хотлоно. Гэтэ энэ домгон дээр бичиж байна. Орой бол тэр нар шингэсэн байтар өсгөн бол хонио хариулна шүү дээ. Энэ батар бол да манай Монголын соёлтой бол нийцэхгүй зүйл арим байна. Чигээ би одоо энэ дээр гайхажээ. Энэ Монгол домог гэж яагаад Монголтойгоо нийлчихгүй. Жишээл бол бас нэг зөрчилнүүд юм аа. Ман ноён бол одоо морин уралдаан жарлаад удаа морин уралдаан төрүүлсэн хүүхэд нь удаа өөрийнхөө хүүхнээ өгнө гэж хэлж байна. Манай мэдээж бол одоо ч гэсэн манай Монголд бол одоо уралдаан морийг бол хүүхэд унаа шүү дээ. 7, 8, 10 хүүхэд унаа шүү дээ. Энэ хүүхдэд ман ноён хүүхнээ өгөх болчих байхгүй байж байгаа шүү. Тийм биш үү? Инкнэр нь одоо ч хэд хүүхэд уунж байна. Инкнэр нь энэ соёлыг мэдгүй хүн энэ домон дотор орчих гэсэн бодол оржээ. Ингээд би бодоод энэ дом хаанаас иржээ. Ингээд өрөөд байсан чинь бол энэ дом бол одоо 1950 онд манай Гитийн сон дээр гарсан морин хуур гэсэн гитт домгийг бол одоо монголоор орчуулжээ. Ингээд би өрөөд байсан чинь бол энэ гитт домог нь бол одоо манай морин хуурын домог гэсэн домгийг бол одоо гитт хүн бол энийг бол одоо дахиж шинээр ингэж нээруулж бичээд морин хуур гэсэн юм домог болгоод
1955 онд сонин дээр гарч манай өвөр Монголын өдрийн сонин дээр гарч. Энэ өдрийн сонин дээр гарахтаа бол тухайн үед 1950 он бол манай өвөр Монголд энгийн төмчлөгч явагдаж ижээ. Тэг энгийн төмчлийн үнэр бодоо оруулаад жишээлбэл сүхөө гэсэн хүн байх хөхт байна. Энэ бол ядуу. Мон ноён бол ийм ядуу хүүхдийн морийг булааж авж байна. Ийм муу манай юм байж ш та. Иймээс л манай өвөр Монголд бол энгийн төмчл өрнүүлэх хэрэгтэй гэсэн юм уудах санаа оруулсан байж байгаа. Яагаад ийм уудах санаа оруулж байгаа вэ гэх тэр гурвал одоо манай тухайн өвөр Монголын улаан хүү гэж байна ш та. Та нараас бүгд мэддэг байж та. Энэ улаан хүү гэсэн чинь өөр хүн бол одоо өвөр Монголын малч хооронд бол энг орчихгүй. Яагаад энг орчихгүй бол манай Яранга манай Монголын баяд бол эрмэн бол эрмэн мал тэжээгээд эрмэн хүн жарж ижээ. Гэхдээ бол жишээлбэл адуу хориулахын адуугаа хориод нүгэ явчих нь, оторд явчих нь, хоноо явал хурлаа явчих нь. Одоо нэг малаан бол яг нэг ээл тавихгүй штэ. Эрмэн ээл тавьсан. Нэг ээл бол энэ ээл 20 хон гэдэг юм уу? Энэ ээл 300 хон гэдэг юм уу? Энэ ээл 50 өхөр гэдэг юм уу? Хуваага тавина штэ. Ингээд эдгээр хүмүүс энийг малжаад ингээд хөдөө отор модор ингээд явуулчих учраас энэ ман ноён бол өдөртөө энэ хүмүүсийн хэнэх бол болж байхгүй ш нэгдвэл тийм шүү. Ийм учраас л манай өвөр Монголд бол манай малч хооронд бол энг орчихгүй гэж манай улаан хүү хэлжээ. Яг гэвэл бол тэр энг гэдэг нэг үндсэн үдэл бол одоо манай Европоос ирсэн ш та. Марксийн үдэл ирсэн ш та. Гэхдээ энэ бол олдгийдэн бол тэр үйлдвэрлэл гэдэг юм уу нэг хотод байгаа ийм гажир үүссэн манай тийм үжил байж байгаа биш үү. Энэ энг гэсэн юм бол манай тал нутад аваа ярьчихлаар нь чөртлөг гараа ярьчих. Саяхан хэлсэн шиг. Манай монголчууд бол жишээлбэл саяхан тэр хэлсэн домгол сөхөвөл өдөр морин унаад ингээд ханаа хорлоо яваа хөч тал нутад яваа хөч юм. Өнийг хэнч жахар дийлэхгүй ш та. Тийм биш үү? Чөөлтэй тэндээ дуурноо бож яано бүр дураараа амьдарч байгаа биш үү? Ингээд манай тухайн үеийн өвөр Монголын уус төрчин бол олигхитэн бол манай өвөр Монголд энгийн төмжил хийхийг болохгүй. Үнж зөвшөөрөхгүй таарахгүй гэж эсхүүжээ. Гэхдээ бол одоо энгийн төмжил хийх хэрэгтэй. Заавал хийнэ. За энгийн төлөө бол одоо манай ардын домог гэдэг юм эдгээр зүйлээ эргэн хатраад энийг бол нэг хэмжээгээр тодорхой нээруулсан байж байгаа шүү. Ингээд саяын шиг танай тэр сүхвэс ийм ядуу хүүхэд бай. Тэр энэ ядуу хүүхдийн ганцхан морийг хүртэр ман ноён балаага авчиж байна. Энэ анги биш үү? Энийг мөг шүү дээ. Гэх манай эрмэн жилийн домгууд ийвэл ингээд энгийн төмжлийн үнэр бодог оруулаад ингээд чохоож бичнэ. Ингээд энэ домгууд бол морин хуурах домгууд бол 55 онд сонь гараад ингээд тухайн үеийн нийгмийн уур амьсгалтынхаа нийлэх учраас өөр манай Бээжинд байж байгаа төвийн аражуу хороо бол энийг бол аражууга нэвтрүүлсэн байж байгаа шүү. Ингээд эрийгэн бол одоо нэвтрүүлээд эргээд энийгэн бол одоо 1956 онд жорог дэвтэр гаргаад жинхэнэ жорог дэвтэр гаргаад ингээд энэ домгууд бол одоо ингээд тухайн үед манай тэнд дэлгэрч гисжээ. Энэ домгийг одоо энэ Япон хүн бол одоо олж аваад шууд Японоор орчуулжээ. Гэхдээ бол энэ Япон бол энэ домог яаж үүссэн? Яг үнэн Монгол домог биш үү мөн үү тийм дэмийг ажигласангаар шууд аачаад Японоор орчуулад сүхүн саарлам ирсэн домог гаргаа харчиж. За энэ домог нь бол манай Монгол соёлтойгоо армын эрдэнэ чөртлөн бүрүүлдэн гараа ярьчихна. Энийг би одоо нэдэн ингээд бичээд за үнэндээ бол энэ домог бол одоо жив жинхэнэ Монгол домог биш ээ. Энэ домог бол яг Монгол домгийг сойр болгож бичсэн боловч Монгол домгийг сойрлуулсан боловч энэ домтол бол эрмэн жилийн дээр нэмж ингээд эмдийн төмчлийн үнэр бодог оруулсан юм байна. Иймээс энийг бол Монгол дом гэж хэлэх бол зохисгүй гэж ингээд би энэ ном бичсэн юм байна. Энэ ном нь одоо бас Японд их нэр гарчээ. Их нэр гараад 2016 онд гарсан. Одоо энэ жилийн эцэс юм уу энэ номыг бол одоо дахиж эхлээд гаргасан номд би судалгааны ном гаргасан учраас жихэн өглөөр нь жихэн судалгааны байдлаар орчихсон шүү дээ. Энийг одоо энэ жилийн эцэс юм уу дараа жилийн эхнэр одоо жихэн уулыг хасаад одоо энгийн хүмүүсийн уншдаг тийм ном болгож дахиж найруулахаар болж байна.
энэ домог нь одоо Японд яагаад энэ домог их хүмүүсийн сонирхолд хүрсэн юм бэ бол одоо би бол ингэж бодож байна. Энэ домгон дээр бол одоо яг Монгол домгийн суур болгоо битсэн учраас нэг морь болоод хүүхдийн хооронд нэг хайр гэдэг юм уу, өнөгшин дасдаг гэдэг юм уу, өнөх юм нь бол одоо Японууд их биширдсэн байж байгаа шүү. Жишээлбэл одоо тэр морь бол одоо ван ноён балаагдсан болж ч морь бол өжнөөрөө тутаа хүрээ ирж байгаа шүү. Эдгээр зүйл нь одоо Япон хүнээ тэр одоо их санаанд бол их сайхан нийцсэн зүйл байгаа шүү дээ. Гэхдээ бол энэ домооны ард бол ийм улс төрийн юм байна гэдэг эдгээр хүмүүс тийм анхаарсангүй эдгээр юм бол бүр хэлвчийн бичгэн дээр таваа ирсэн байж шүү. Гэхдээ би хэлжээ би бол энийг сүтчгээ биш ээ. Таны энийг бол хэлвчийн номноос хасч хаяа гэж учраас биш ээ. Гэхдээ бол энэ домгийн бол одоо хэдэд хүн нэ гар оржээ. Ингээд би 2016 онд бол энийг бол бичээ гаргажээ. Гаргаад бол одоо нийгэмдэр их нөлөө гараад ном бас их хэрэм борлуулсан шүү дээ. Гэхдээ бас нэг үйл манай Монгол судалдаг Япон хүн бас энийг жоохон зөвшөөрөхгүй байгаад байна. Яагаад зөвшөөрөхгүй вэ энэ хэлж байна. Энэ сүхэн сарлан морь гэдэг домгийн бол их бишрээд энэ нөлөөгөөр Монгол судалд орсон Япон хүн байна гэж шүү. Ийм учраас энэ номгийн одоо чи одоо Монгол домгүй бишээ гэд хэлчихдэр хөрөөл бид яах юм бэ гэж ингэж хэлж байна. 제가 би бас бодjee. Би одоо тим талаар бичсээд биш үү. Ингээд одоо би бас дуур хүрээд энэ домгийн бичсэн хүний өрөө баг байх ёстой. Ингээд би одоо би тэр 2016 ном бичгдэл энэ хүний ирж олоог байсан. Гэт үргэлжлэн иржээ. Үргэлжлэн иржгээд 2008 оны Жон би энэ хүний олоо авчиж. Энэ хүн бол 2018 оны Жон бол 85 настай өвгөн гэтний хүнаа можид амьдарч. Би дохой үед олоод энэ хүний сорволжлоод бас хүрээрчиж. Тэгээд би одоо энэ хүнээс асууж чухам энэ номгийн ямар хаанаас олсон юм бэ гэд ингээд энэ тухайд бас нэг сорволжлог бичгээд энийг бас нэг дараачийн номонд оруулъя дагаад ингээд бичээд бодоо сууж байна. Тэгэхээр би энийг дахиж Монгол домгийн үндэслэлд дахиж нэрвсэн хүнийг би олоо авчихсан гэсэн үг шүү дээ. Олоо авчихсан. Энэ хүн бас 80 одоо бол энэ жил 87 настай өвгөн байна. Гэтэд өвгөн байна. Энэ яагаад гэвэл энэ хүн бол одоо манай Долон нуурд 20 жил багш хийжээ. Долон нуур манай одоо Долон нуурс хэлсээр одоо манай тэр ийштэй юун улсын буур байж байгаа сандын буур гэж байж байгаа шүү. Сандын буурын хажууд Долон нуур гэж байж байгаа шүү. Энэ Долон нуурд бол энэ хүн бол 52 оноос 55 оны хооронд багш хийжээ. Энэ хооронд энэ 2 жил хагасын хооронд энэ хүн домгийн найруулсан байж байгаа шүү. Энийг би одоо дахиж 2018 оны Жон олж аваад одоо дараачийн бүтээл дээр гаргах санаатай ингэ бичиж байна. Энэ одоо тэр сүхэн саарлан морь гэдэг домгийн бол одоо Улаанбаатар Монголд л баг дими бэк хөгсөн. Монголд л бол тэр ийштэй хөхөө намжил байж байгаа биш үү? Тий, хөхөө намжил. Хөхөө намжил байна. Тэгээ өөр Монголд шовон саарл гэж байна тий. Шовон саарл. Тийм шовон саарл гэж байна. Шовон саарл бол одоо бас өөр Монголд 80 онд жураг дэвтэр гаргасан байна. Монголоор. Энэ шовон саарлыг би үрээжсэн чинь шовон саарл маань өөр Монголоос хойш явчихсан шиг байлтай. Хөхөө намжил нь бол хойно дом бол одоо манай халахын Монголын домог байлтай. Шовон саарл бол манай өөр Монголд үүссэн байлтай. Өөр. Энийг бас би бас жигаа бас оролцсон юм аа. Эргээд тохиол болсоор эргээд ирья. Тэгээ хуняаны хүн одоо зохиочдаг гэдэг слав. Тэгэхээр энэ домог бол одоо яг ярангуй манай Монгол ардын домгийн элемент гэдэг юм уу юм байна. Жишээлбэл тэр сөхөө болоод морь болоод эжний хооронд харилцаа. Энэ хайр гэдэг юм уу, өнөөгсөн тас гэдэг юм уу. Яг энэ манай Монгол соёл шүү дээ. Тий. Гэхдээ бол энийг бол одоо дээр нь бас тийхэн нэмээд энгийн тэмцэлгсэн юм нэ өнөр бодыг ихээр оруулсан байна. Энийг бол одоо Япон хүн дими анхаарсангүй. Ингээд бол жишээлбэл Японд одоо нэг сүхэн саарлын Монгол домог болгож докторийн өгөл дотор бичсэн хүмүүс юм байж байгаа биш үү?
жоох тэр өгүүлбэр бичсэн байж байгаа шүү. Аа. Тэгнээр эдгээр хүмүүс бол надад жин санал хүрнэ шүү дээ. Аа ийм ажир тэгээд энэ бол одоо энэ ном бол 68 оноос өдий бол тэр Японд өдий бол тэр байгуулж манай монголчууд нэг хүн ч гэж энэ тухайд үнэн монгол ном мөн үү биш гэж солилцсон байхгүй. Нэг харамсалтай. Энэ манай монголчууд ч юм юу хийсэн гэж би хайдаа бас боддгийг. Би одоо 2016 он бол тэр энэ номыг гаргах төр бол өдий бол тэр манай монгол хүмүүс энэ тухайд бүр Тэгмүртэн бас манай монголчууд сүхүн саарл моргсон морин хуурын ай май бичсэн бичээд бүр шүтгсэн байж байгаа шүү. Одоо манай Булгийн бичсэн номнууд монгол хэл дээр бол байгаа юу? Одоо миний байхгүй шүү. Одоо би монгол дээр хэрэл дээр гаргах юм уу гэж бодож байна. Жишээд бол миний сая нэдний гарсан энэ ном шүү. Монголын өндөрлөгт болгоцсон Японы түүхэнд орсон жигдээ энэ ном бол бас хэрэл дээр гаргах юм уу болж байна. Гэхдээ бас яагаад гიშгэж ирэх вэ? Энэ дээр удаа нэг үл хүмүүсийн нэрийг бол бүр үнэн бодоор бичиж байна. Тэр хүмүүс нь одоо бас эмцрэн байна. Жишээд бол энэ номын 1-р бүрд бол би манай гэрийн түүхийг бичсэн юм аа. Одоо гэтийн солийн авсгалын үед бол одоо манай удмын бол Японы тавнуул гэдэг манай удмыг бол бүр үндсэн эргүүлсэн учир байна. Эний эргүүлсэн хүн бол бүр монгол хүмүүс. Одоо бол бүр амьдарч байна. Амьдарч байгаа биш үү? Манай аав ээж охсон, манай ээж охсон тэр хүмүүс бол бүр одоо бас амьдарч байгаа учраас бас эний бичгээс нь бас одоо чихэн ширхийн гэдэг юм уу? Ингээд бас ийм нэг тал байх юм байна шүү дээ. Тийм. Урдаар крэг бишиг дээр буулгаад Монгол улсад явж байгаа шүү дээ. Спорт тим бас болж байна. Жигтэн бис бодож байна. Скол бас нэг бис өөрөө бас нэг ийм гаргадаг юм уу гэсэн бодолтой байна. Жишээр бол одоо ойрд нэг та нар үтсэнгүй юу? Нэг Монголын нэг өхөн Японы зураг телес хороо нааддаг гэдэг нэг тэр хүн нэг докюментари хийсэн байсан шүү дээ. Тэгээд нэг ДНА олжлогч Япон хүний тухайд нэг хийсэн байна. Энэ хүн бол одоо Монголид очиод Монголын лагерд байгаа сүүлд нь Монголын Улаанбаатар хотын байгууллага дээр бүтэмжээр орж морлоо гэдэг ингээд бичсэн тийм нэг докюментари байсан шүү дээ. 30 минут тийм док байжээ. Энэ хүүхэн бол одоо өөрөө түүх судалсан хүн биш ээ. Гэх түүхийн тухайд ийм докюментари хийх бол их аюултай гэж би үзжээ. Яагаад бол энэ дээр бол одоо Японы бол их сайнаар зориулж байгаа. Яахтаа эдгээр хүмүүс баригдаад яахтаа Монголд очсон гэдгээр түүхийн тэр өмнөх явцын чихэн өсөрчгч. Гэтэргээ өсрөө явчихчих. Ингээд одоо бол яагаад гэж бол одооны халах монголчуудын дунд Японы жинхэнэ дундуу сайнаар хэтэрхээ сайнаар үнэлж байгаа юм урсгал байх юм уу гэж би бодол хийжээ. Би яг мэдгүй шүү дээ. Тэр Японы тэр Япон сүмэн дотроос Японы Монгол ярин бүхмөх байж байгаа биш үү. Ийм нөлөөгөөр бол одоо Японы жинхэнэ эерэг талууд нь дундуу бичээд байж байгаа юм нөх урсгал гаргах шиг санагдаж байна. Тэнд би бол миний санаа бол ийм эерхүүл эерхээр нь бичнэ, сөхрөөр бичих хэрэгтэй. Үгүй бол зөвхөн одоо бол Япончууд манай Монголд их хэмжээний тусламж хийж байна, их хэмжээний мөн өгж байна. За юмас би эерхээр нь бичээвэл энэ болохгүй. Энэ бол бэлтууч болж байгаа. Би бол ингэж боддог юм аа. Тэгээд би бас нэг саналтай байна. Манай Японы Монгол судалгааны нийгэмдэр л Монголын хүмүүс хайд ирж хариу мөдөлт хийгээд өглөл уншин штэ. Тэр хүмүүсийн нэг хэлдэг юм байна. Бид Япон улсын дэмжлэгээр ямар судалгаа хийлээ гэд юм ярина. Япон улсаар гэхдээ бол Япон улсаас мөнгө гаргаад Монгол судалгаа хийж юм байхгүй. Оршихгүй. Улсаас мөнгө гаргаж явал. Ямар юм хийж яанэ бол Японы их сургуулийн багш нар бол жил судалгааны мөнгө авна.
Ингээд би нэг одоо ийм нэг сэдвэр судална. Жишээлбэл за би ноён хот эдийн тухайд судална. Ингээд энэхээ төлөвлөгөө гаргаад ноён хот хотыг би 2-5 жил судалдаг юм уу? 2-3 жил судална гэдэг ингээд хийгээд өөрийнхөө боловсролын яамдаа ингээд мөдүүлээд нэг мөнгө бууж ирнэ. Судалгааны мөнгө шүү дээ. Энэ их мөнгөөрөө Монголд очиод одоо жишээ хуучд малчдаг юм уу? Ингээд ийм хийж байгаа биш үү? Энэ бол одоо Японы засгийн газраас энэ Японы их сургуулийн багштаа өгсөн судалгааны мөнгө болохоос биш шүү. Монгол улсын судалгааны төлөө өгсөн мөнгө биш байж байгаа биш үү? Гэхдээ манай Монголын тэр эрдэмтнүүд бол одоо Японы тусламж, Японы имээр ингэ судалгаа хийжлээ гэж ярих бол жийхэн буруутж байгаа санагддаг надад бол. Буруутж байгаа юм уу? Эсвэл албаар чийж ярьдаг юм уу? Би бас ухаан нь олдог юм аа. Би бас чи энэ дэр жин санал байгаад байдгийг. Жигнэр нь одоо муугаар хэлсээр жийхэн бэлдүүлж болохгүй. Хүний бол эерх сойрхүүл сохрхөр бичих хэрэгтэй. Сайн бас сайн муугаар нь энэ төв голчоор үнэлэх хэрэгтэй гэж би бол боддөг юм аа. Энэ дээр би нэг жийхэн Монголоос ирсэн эрдэмтдүүд жийхэн саналтай байгаад байдгийг. Би бас түрүү удаа нэг юм дээр сахилж өнгөрчээ. Энэ бол Японы засгийн газраас гарч байгаа мөнгө биш шүү. Японы засгийн газраас тэр багштаа өгж байгаа мөнгө. Багш нь өөр юмар хэрэгжилж байгаа учраас энэнийг тодорхой хэлэх ёстой шүү гэж би нэг 2 удаа ярьж өнгөрсөн удаа байна. Тий. За тэгээд цагаан богдын цэргийн тухай гэсэн юм дуудаж ядээ. Та энэ талаар ямар судалгаа байдаг вэ? Энэ цагаан богдын чирэг гэсэн юм нэг байна. Энэ бол манай цахрын чирэг юм аа. Цагаан богдын чирэг гэдэг. Энэ цагаан богдын чирэг бол бас манай халах Монголтой холбогдлолтой. Яагаад гэвэл одоо тэр манай тэр жодоож амбын ч гэсэн тэр үед бол одоо дэрэн ангийн балаалчаад манай цахрын тэр болоод голхтой жихэн чөлтсөн түүхс байдаг юм шүү дээ. Дэрэн ангийн гэж та. Ингээд бол 30-аад оны үед бол дэр гангийн нөгөөлөг монголчууд манай цахарт нүүж орж ирсэн түүх байна шүү дээ. Ингээд би бол цагаан богдын чиргүүдээс судлаад гүйж ихдээ бол энэ түүхийг олж мэдсэн юм аа. Ингээд бол яагаад энэ цагаан богд гэдэг юм бэ гэсэн үгээс эхэж орё гэж бодож байна. Энэ цагаан богд бол одоо манай дээр яг одоо хэлбэл одоо Улаанчав аймгийн Шандуу гэсэн газар байна. Цагаан богд. Энэх нь цагаан богдных нь уган дээр бол цагаан гиндэг чулуу гарч ирнэ. Өөхөн чулуу. Бүдүүн өхрийн жилээ өөхөн чулуу байна. Иймээс энийг цагаан богдож эхэллээ гэж хэлж байна. Энэ нэгдүгээр. Хоёрдугаар нь бол одоо энэ дэр гангаас нүүж ирсэн халахчууд бол одоо өөрийнхөө овооныхон чулуугаан бол атраад бол одоо энэ уулын оройн дээр ингээд тавиад техлог хийж ижээ. Ингээс ийм учраас энийг бол цагаан богдож дуудлаа гэж юм 2 жилийн тайлбарлаж байна. Цагаан богдсон бол одоо энэ цагаан богдсон бол одоо бол Улаанчав аймгийн Шанд гэсэн байна. Ингээд бол манай өвөр Монголын түүхэн дээр бол цагаан богдын чирэг гэсэн нэг чирэг байна. Энэ бол манай цахрын чирэг юм аа. Энэ өвөр Монголын түүхэн дээр бол манай цагаан богдын чирэг бол олон хитан бол 45 он нэ үе мө 46 үнээс гарч ирнэ. 46 үнэ гарч ирнэ. Ингээд 45 онд бол одоо Орос Монголын чирэг бол манай ингээд чахрууд ингээд орж идэв шүү дээ. Манай шулуун хөгөөчраараа чахрууд болоод манай жанжкүүд тийшээ чилж орно шүү дээ. Энэ үед бол манай цагаан богдын чирэг бол Орос Монгол чирэгтэй хамжиж жанжкүү хүртэл дээрж орж ирэн шүү. Энэ үед бол манай цагаан богдын чиргийг бол жахарж исэн нь өлжөө очир гэсэн хүн. Өлжөө болсон хүн. Энэ бол жуу орны Монгол хүн. Энэ өлжөө очирсан хүн бол бас их түүхэн дээр арин бодлонтой хүн. Энэ бол одоо зөвлөлтийн комментийн доор байсан хүн гэдэг бол одоо бол нэгэнтээ бүр мэдрэгчжээ. Комментийн доор байсан хүн. Энэ хүн бол им учраас комментийн доор байсан учраас 45 оны 8 дугаар сард Орос Монгол чирэг орж ирэхдээ энэ хүн бол цагаан богдын чирэг ингээд дагуулад жанжкүүрт ярьж орж байна. Ингээд энэ хүн бол эргээд 45 оны 11 саяд бол одоо Орос Монгол чиргийг очих үед бол энэ хүн бол чирэг ингээд дагуулад Улаанбаатарт явна. Улаанбаатарт яваад бол энэ өлжөө Орос хүн бол намын сургаалд суралцахын дагуу чиргэн бүтэнд дахиж боловсрол хийгээд 46 онд бол
Тэгэхэд өөр Монголд орж ирээд одоо дахиж одоо чиргэн байгуулаад одоо чиргэн байгуулна шүү дээ. 제가 사인 그슨들 차 목특성 어린 다로다 지리인 컨트로다 소련 가지는 배고나 비내는 어찌지 내가 샤워 배신 것도 해나 소련 가지 배고나 인거도 많이 오르 먹는 도군들 차 먹든 지르크신 도 가르치나 인거 차 먹든 지르고도 소던 보다 야노보다 차 먹든 지르고도 야나 도친 저가 한다 өөр Монголдоо бочироод түнжигаа өөр Монголдоо бочироод тэгэж залуучуудын элсэд ингээд чиргэн байгуулад сайн тэргэсэн чаан богдсон уулны доор суурин газраа байгуулад ингээд манай өөр Монголын морь чиргийн түүхэн дээр чаан богдын чирэг гэж гарч ирнэ. Ингээд сүүлд нь одоо чаан богдын чирэг бол одоо тэр юу шүү дээ. Гомн данэ фузуэн데 чаан богдын чирэг бол манай Евхантийн талд ороод Евхантийн талд орож ирээд сүүлд нь фузуэнэ доорх Сүнфунлан гэсэн хүн байна. Энэ чирэгтэй байлдаа игээд манай яг чахрын 8 уул гэсэн уулдар байлдаа игээд чигээр бол манай цахан богдын чирэг бол үнсэндэн бол ингээд мөхөд үнсэндэн барчхна. Чигээр баг үнсэндэн морьчгөр түүгэнгээ төгснө. Энэ бол одоо манай цахан богдын чирэг бол одоо 46 оны өмнөх ардх түүх. 45 оны ардх түүх. Гэхдээ бол 45 оноос өмнө манай цахан богдын чирэг гэсэн байсангүй бол байж. Тухайн үед бол одоо манай бол чархагс хэлсэн учраас манай чахар бол одоо хятад газар бол Монгол газар яг жааг дээр байна. Ийм учраас манай чахрын монголчууд бол одоо ихэрдөөсөр хятадын дээр тератантай хооронд ингэж зөрчил гараад нөхөдөг болчээрийн зөрчил гарч ирж ижээ. Ингээд бол гятийн тарачин бол жил ингээд манай захрын оронд ирээд ингээд тера тарийн шүү дээ. Ингээд манай монголчууд ч бол намайг мөрөө монголчууд нэг нөгөө дутаагаад ивэн шүү дээ. Ингээд бол одоо бол манай тэрхсэн жанжаагүйний хоол жамбиж хэлж шүү дээ. Жамбиж бол манай монголоор бол хар балгас гэсэн үг. Сүүлд нь жанжаагүйний жангс үсийг аваад жанжаагүйний хойд гэсэн үгээр жамби болгосон байж байгаа шүү. Энэ ч бол манай чахрын бол хамгийн гол суурин газар байсан шүү. Ингээд манай тэр гэттийн терат нь орж идэхгүй үед манай жахрын хэдэн 30 бол тухайн үед бол чахар чирэг ингэ байхгүй. Жишээлбэл үжимчин ван юм уу тэр чиний гол аим уу ван бол дотор нь чирэгтэй байж байгаа юм шүү. Баг ч гэсэн хөрөнжин чирэгтэй байж байгаа юм шүү. Чахар чирэг байхгүй. Чирэг байхгүй учраас ягаад чирэг байхгүй учраас тэр амбан явж байгаа гомдан исэн асар сууж харсан учраас чирэг байхгүй шүү дээ. Ингээд бол манай жахрын жодоож амбан юм уу нийлүүлээд одоо хэдэн 30-аас нэг 30-аас хэдэн залуучууд ирүүлээд одоо захрын амрын хамгаалах ангиж байгуулна. Амрын хамгаалах анги. Энэ амрын хамгаалах анги гэсэн байгууллага юу хийнэ гэвэл олонгийн тэр дураараа манай салх захрын орж ирээ тера тарьж байгаа гэттүүд юм уу эдгээр гэттүүдийг тууж явуулна. Ийм нэг амрын хамгаалах ангиж явуулна. Энэ амрын хамгаалах анги гэсэн юм бол одоо олонгийн бол тухайн үед бол одоо поживск байхгүй учраас нэг манай хэлдэг бердэн пог хэлж штэ. Тийм боо одоо хелаур пог гэсэн юм уу тийм бердэн пог гэж хэлж штэ. Манай өөр Монгол бердэн пог гэж хэлдэг. Би тэрнээс явах нь болохгүй. Ийм пог юм уу тэр авийн пог юм уу ийм поживсктэй штэ. Ингээд 90-30-аас ингээд хүү болоод нэг сүүлдэн бол эхлээд 20-30 хүн суулдан тавьжир болоод ингээд амрын хамгаалах анги болоод ингээд манай тэр хятад бол Монголын жаагуудаар амрын хамгаалах анги явна. Тэгээ энэ бол олдгийдэн бол тэр сайн чаан богдсон уурны доогоор байгуулагдсан учраас нутгийн хүмүүс эдгүүрийн бол чаан богдын чирэг дуудчих. Тэгээ миний баг байхад манай нутгад нэг доодоогод өгөн байдаг. Өн өгөн бол дуулдаг. Цагаан богдын чирэгдээ мордлоодоо хөөе. Чал буурал ээжигээ орхилоодоо хөөе. Цагаан сарын шиний нэгэн болохдоо өөждөө ирж олгондоо хөөе гэдэг ингээд сайхан монголоор дуулдаг юм шүү. Нөгөн бол энэ өгөн бол яг манай тэр амрын хамгаалах ангид байж. Энэ амрын хамгаалах анги нь сүүлдэн бол одоо манай дэваны чиргийн засах байгууллагт бол одоо дэваны чирэг дотор ороо авчиж. Ингээд бол нэг нутгийн хүмүүсийн донд бол цаан богд гэсэн үг бол жихэн ярьж аваад эргээд бэк болчих. Энэ нэг том явал бэк болчихсон. Эргээд сүүлд нь 45 онд өлжий оч ирсэн хүн бол одоо сайн ихсэн чиг тэр амрын хамгаалах ангийн бол сүүлд нь өлжий оч ирсэн хүн чахарч ирсэн шүү дээ. Одоо манай 11 дугаар дивиз хэлж байна ба.
Энэ өлжөө очирсан хүн жахраад бол ингээд Орос Монгол чирэг орж ирэхдээ өлжөө очирсан хүн Орос Монголын чиргийг дагуулж орж ирээд Жанжаагууд байлдаад эргээд өлжөө орсон хүн Монголд яваад 46 онд дахиж энэ чиргээ байгуулах там бол цагаан богдын чирэг гэсэн нэр томьёо ихэр хэрэгэлсэн байж байгаа шүү. Гэхдээ бол цагаан богдын чирэг гэсэн нэр бол уултан байсан. Нутгийн хүмүүсийн домд яригдчихсэн. Энэ бол нэг амрын хамгаалах чирэг байгаад энэ цагаан богдын чирэг бол зорилго нь бол дураараа Монгол нутагт орж ирсэн пиратнуудыг хориглох зорилготой юм байжээ. Гэхдээ бол одоо сүүлд нь бол энэний одоо манай ховсголд орсны дараах түүхрээр нь ярин бичдэг болчихсон байж байгаа шүү. За энэ дээр бас жоохон салан дийлэхгүй. Цагаан богдын чирэг бол миний санаал юм а. Уултан бол энэ дөр томьёо бол байжээ. Гэхдээ бол манай өөр Монголын түүхэн гарч ирэх 46 оноос гарч ирэх түүхэн болоод өмнөх түүхийг бол 46 оноос гарч ирэхийн цагаан богдын түүхийг бол манай өөр монголчууд арин бичдэг болохоос тэрнээс өмнөх түүхийг бол биччихгүй. Ягаад бичдэг вэ бол энэ бол дураараа орж ирсэн хятадуудыг хоригложсэн учраас бичихгүй байх юм байна шүү гэж ингэж боддгийн. Тэгээд би одоо энэ цагаан богдын чиргийн түүхийн нэг өөрөө бас бичдэг юм уу гэж бодож байна. Гэхдээ бас одоо материал дэмээс холог сайхан бүрдэхгүй тийм арим очрог байгаад одоо жихэн гээд байгаа. Боловчоод явал энэ цагаан богдын чиргийн түүхийг бичих санаатай. Одоо гол нь бол одоо манай өөр Монголд байгаа материал бол бүр 46 оноос хойш материал. Өлжөө очирсан хүн энэ чиргэн дахиж цогтлон байгуулсан дараах түүх нь харин байж байгаа биш үү. Гэтэ уулын амрын хамгаалах ангид байсан тэр түүхийг бол манай өөр Монголд баг үнсэнтэй бүр марчсан юм мэдгүй байж байгаа байна. Одоо би одоо энэ дээр нэг гол юм байгуулад энэ бичих санаатай чигээр оролдож байна. Гэхдээ бол одоо би бол сая хэлсэн шиг түүх оролцсон хүн биш ээ. Боловсролын ухаанд оролцсон сургаан хүмүүжил тэрийг оролцсон учраас бас жихэн чигээд хагас оролцоход байна гэсэн үг. Тэгээд би бол одоо энэ цагаан богдын чирэгт уулан дээр багтаан явсан сайн ихсэн манай доодоо өгсөн өвгөний тухайлд сурвалжсан байна. За манай тэр манай ээжийн аавыг нах манай нахч өвөө болно шүү дээ. Энэ өвгөн бол уултан цагаан богдын чирэгт явж исэн. Юм нэг гэрийн түүх байна. Эдгээр хүмүүсийн оруулаад болохын дотор тэр 46 оны өмнөх түүхийн гол болгоны бичих юм уу гэж бодож их юм аа. Ангад одоо чимээд цагаан богдын цэрэгт одоо нөгөө Үзээ улсрын дивизиас гадна тэр нөгөө Дамирын сүрэнгийн дивизиас хамаарах уу? Одоо хэлж байгаа яг бол одоо манай нутгийн одоо 46 оны хойш гарч иж байгаа бол бүр өлжөө очрын дивиз эхэлж байна. Гэхдээ бол энэ дивиз чинь бол одоо бол нэрийг хэд ингэ сольчирчоо. Сүүлд нь бол өөр Монголын Мөрчгийн партизан болгочих ба. Ангад энэ манай өөр Монголын морч ирж ингээд солоод ингээд нэр түмэн бүрхэдэд ховирсан байж байгаа биш үү. Үзээ улсар тэр өвгөнтэй амь сүрэн байхад би нэг азар нэг уулз ясан юм аа. Өндөр аймаг сүрлэг тийм харчин хүн байдий. Тийм жоо өлж очиж. Өндөр аймаг сүртэй харахад тийм ноён нуруутай тийм хүн байсан. Тийм. Өлжөө очир бол одоо 47 онд Монголд хараад 46 онд боч ирэхдээ бол өлжөө очрын Монголоос эрмэн живсэг ацаржээ. Энэ живсэг бол одоо нацист Германы живсэг юм байна шүү. Энэ монголчууд бол одоо тэр өлжөө очирд бол одоо нэг жил илүү боровсрал хийлгээд ингээд өөр Монголд одоо дахиж одоо бодоод тахад комментийн гил очир байдтэй. Өөр Монгол бахан чирэнг байгуулаа гэж ингээд Монголоос эрмэн живсэг өгжээ. Энэ бол одоо Германы пуугна. Өний яагаад би мэдж байгааг бол одоо манай тэр 2 гаруй өмнө нас барсан Сонин баяр аав гэж байдаг юм аа. Энэ аав бол одоо 46 онд бол одоо өлжөө очрын 46 онд бол одоо манай Шилэн голын Хаврик гэсэн газар байна. Хаврик гэдэг бол одоо сангийн далайгаас ойрхон газар мэднэ үү юу? Хаврик гэж байна шүү дээ. Сангийн далай би мэднэ. Энэ газар бол одоо өлжөө очрын 46 онд ирээд бол чирэг өсчээ. Энэ чирэг өсөх үед бол одоо манай аав бол тэр үед бол одоо манай цахрын юу гэсэн мянган гошуу байсан юм аа. Мянган гошууны бол манай дэд гошуу дараагаар манай аавтанд адилжижээ. Ингээд өлжөө очрол мянган гошуунд ирээд бол одоо манай Хаврик гэсэн газар ирээд бол чирэг өснө.
одоо танаас чирэг гарч өрөхтэй гэдэг. Ингээд манай аав бол одоо тэр өлжөө очрыг дагуулад чирэг өсч гинэ. Тэгээд манай аав хэлдэг. Тэр үед бол өлжөө оч бол одоо Германы пууг яруу авчирчээ. Ингээд л Германы пуугийн зараад манай аав туулын авнд гарсан учир байдаг шүү. Тэгээд туулын авнд гарч ихтэл яагаад юм гэдэггүй тэр Герман пууг бол одоо манай аав хэлж байна. Тэр пууг жихэн асуудалтай пууг. Яг онлоод бол одоо ондоггүй гэнэ. Жихэн жишүүн онл ондог гэнэ. Албаар тийм пууг гэсэн юм уу? Эсвэл өдрөхөө бодрохоо пууг гэсэн юм уу? Бас мэдгүй. Манай аав чиж ярьдаг. Өлжөө очи алсан пууг бол бүр тийм асуудалтай пууг байсан гэж. Тэгвэл бол бүр Германы пууг байсан гэж хэлдэг. Тэгээд манай аав бол одоо нэг эмд түүх байсан хүн 97 наст эмд түүх байсан хүн шүү. Одоо нас барчихлаа. Өөр Монголыг бол эмд түүх бүр сайн бодно. Тэсэр жодооч аммны ч юм уу сайн бодно. Жодооч аммны хүүтэй бол сайн ах トゥ байсан сайн бодно. Одоо арваар эмд түүхийн сайн бодно. Би бол одоо тэр аав дайрман суудаг учраас аавын үе ярман сонсоод ингээ сайхан тэмдэглээд авчих нь. Би ураас ч түүхэн дуртай юм аа. Дэс бол тэмдэглэн. Тийм зодгоож аваа гэж хэлж байгаа. Тэр нөгөө тэр зодгоож авсан яахаараа тийм Монголын цэргүүд аваачаад хамгийн түрүүнд буудсан бол тэр нь аягүй сайн юм гэдэг юм. Эний бол одоо манай өөр Монголд эний бол яг тодорхой судалсан хүн байхгүй ч үндэн бол жодооч амбны бол тухайн ном бичих байна шүү. Би бас санаа төржөхөд орж шүү. Би бол зодооч амбны тухайд ном бичих хэрэгтэй. Ягаад бол энэ хүн бол Япон хүнтэй бас сайн байсан биш. Хятад хүнтэй бас сайн байсан биш. Эргээд Монголтэй бас ч өртөлтэй. Жишээл Дэрэн хан гэдэг юм уу нутаг очны өсрөж өртөлтэй хүн аа. Гэхдээ бол энэ хүн бол одоо хааш хамаг гол нь одоо Монгол бол хааш өөрийн хөл дээр босч ирэх ёстой гэсэн юм хөдлөлт хүнд байж. Энэ хүн бол ийм нэг хөдөлтэй хүн байж. Тэгээд ийм бас жодооч аммны бол нэг тусгай нэг дөв манай дөмчдөр нонтой ялах нэг ном бичих ёстой гэж боддог юм би. Тийм байна. Тэгээд даргангийн халахтай булаацалтаа дай хийж ясан гэ бадуунд орж ясан гэдэг юм байна. Тэг ямар тийм тэгээд тэгээд дээр гангийн халахчууд бол манай жодооч ам бол тэрийг бол яг цагаан богдын дээр хавьд сургажсан байж чөө. Тэр гангийн нутгыг суулгаж ичжөө. Тэр гангийн монголчууд. Тэгээ саяхан хэлсэн чи тэр монголчууд нь нутгаас ирэхтэн бол овон чулууга атраа тэр уул нойрон дээр тэгчлээ гэж хэлэх шүү. Иймээс цагаан богд дууддаг болоо гэж ярьж байгаа биш шүү. Ингээд бол тэр гангийн тэр хүмүүс бол манай тэр одоо хөвөөч чараал арим байна. Үлдсэн хүмүүс арим байна. Тэр гангийн хүмүүс. Тэр манай нотгийн хүмүүс бол одоо ч гэсэн дэрэн анг бол манай нотгийн ярьж л явах шүү. Нотгийн настай ч бол ярина шүү. Тийм чин гүрнээ үед бол өөр Монголд хамаардаг байсан шүү. Тийм дэрэн анг бол манай нотгийн сүндийн гэж Герман жахрын гэж ярина одоо ингэж хор ярьж та. Ярьлаа. Дараа сайхан цагаар нутгийн тухай Жадовж амбны тухай ер нь нэлээд дэлгэрэнгүй бас ярилцуулъя. Сайхан юм байна да. Манай булганчад мундаг залуу юм да. Мундаг байна. Мэдлэгтэй хөө. Хөстэй судалгаа хийсэн. Би бол одоо нөгөө түүх оролцсон учраас одоо чигээд дор гөвхтэн бол сонирхолтой. Тэгээ бас жихан түүх гэдэг ярихт нэг хэмжээний хариуцлага барих хэрэгтэй гэж боддог юм би. Ийм учраас тэгээд би бол өөрөө судалсан юм бол өндөр дугаар ярьчих дийлнэ. Өөрөө бол гүйж. Гэхдээ өөрийн бол жихан ярих там баж жихан сэрхийд юм уу мэдгүй юм бол одоо мэдэрмээ болохгүй шүү дээ. Тийм. Ийм нэг зогсолтой одоо манай тэр Японы их сургаалд байхад бол манай багш хэлдэг юм ба. Жи хатт мэдх юм мэдгүй юм бол ярих хэрэг байхгүй. Чиж хэлдэг. Одоо түүхс юм нэгэн ялангуяа хариуцлага өрөх хэрэгтэй. Тийм ээ. Тэгээд би энэ ном дээр бас нэг сайн хэлхэн мартсан байгаа юм. Манай тэр өөр Монголын орчин үеийн түүхийн эрдэмтэн жишээлсэн болон манай Японы эрдэмтэн жишээлсэн болон жишээл Японд бол манай дэваны дөмчдөр ноён судалж байгаа хүмүүс байна.
Гэхдээ бол манай би саяас хэлсэн манай өөр Монголын өөсөн жас хөдөлгөөний бол дөмчд орн новын ганцаараа хийсэн биш ээ. Аа. Дөрнөө доор бол арвин монголчууд байсан. Арвин скотнууд байсан. Арвин чирэг байсан. Эдгээр их умдгайлаад байж байна. Умдгайлаад байж байна. Энэ дээр би жихан яадгийн. Тэгээ яагаад умдгайлаад байж байна вэ гэвэл хамаг гол нь бол одоо энэ тухай дээр материал олдохгүй байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ материал олдохгүй бишээ би энэ удаа ингээ хөдөөгөр яваад арвин нутгийн настайжуудтай олж уулж аваад ярьж байгаа биш шүү. Тэгэхээр настайжуудын амнаас бол арвин сайхан дом арвин үлгэр мөрөө сонсноо. Тэгээд энийг бочиж ачраад түүхийн материалтай харьцуулаад үүсгэх зүйл одоо он сар бол яг сайн таарах юм аа. Инкнэр бол эдгээр ярьж байгаа хүмүүсийн бол өгвөл хаш оновчтой гэсэн тодорхой шүү дээ. Ингээд яхан бол одоо энийг бол чадахгүй. Учир нь тэр манай нэг хөл ярааны талаар учир байна. Ингээд манай хөдөөгөр явж ингээд байшаалт их болчоос байхгүй учраас яхан бас юм нэг шалтгаан байх юм уу гэж бодгийг. Им учраас яханы судалгаачсан бол олд гэдэг бол одоо хүний битсэн имийг цаашаа борлуулна. Өөрөө мөчиг гүйж тийм. Хөөрийн судалгаа болж байгаа нэ. Хүний битсэн имийг л одоо цаашаа ингээд яраад иж байгаа биш шүү. Инкнэр хаш эдгээр зүйлийг хаш манай өөр монголчууд юм уу манай өөр монголын төв судалтай хүмүүс өөрөө хийх хэрэгтэй гэж боддог юм ба. За. Бараг цаг явлаа да. Тийм. Маш олон мэдээлэл өгсөн байна. Манай булгаа сайн их судалгаа хийсэн байна, мундаг байна тийм. За баярлалаа. Сонирхолтой түүх ярьж өгсөн маш их баярсан байна тийм. Өнөөдөр өндөрлөе дөө тийм. За чиги. Эргээд дорж манай тухайд эргээд бол бас яриад болно шүү. За. Дорж манай тухайд бол Япон талд одоо материал аваа байна. Японд аваа материал байна. Дорж манай тухайд эргээд байгаа жоох ярьж болцоор. За их баярлалаа болготой. За манай булгаа доктортой маш их баярлалаа. Бид нар айгу сонирхолтой түүх ярьж өгсөн тийм. Манай үзэгч бас шимтэн үзэх хаа бодож байна тийм. За. Би бас ингээд түүх мөхөнд дуртай учраас одоо ингээд л одоо өөрийнхөө чадхын дотроо ингээд ярьж шээ. Чадхын дотроо одоо. Хайхан байна тий. Гэхдээ энэ удааны миний ном бол одоо Японд бол нөлөө их гарч яагаад гэвэл одоо Японд миний хүмүүс асуугаад байна. Японд бол одоо тэр баран жүнгөд улс төр хувааж байгаа байна шүү дээ. Миний номыг бол одоо баранныхан сон дээр бас гаргачих, юуныхан сон дээр гаргачих. Ангасан чинь хүн асууж байна чи жоохон ямар бичих вэ? Одгийн байлдаар баранных юм уу нэгэнд битгий чиний чим баранныхан сонин бас гаргачихад байна, юуныхан сонин гаргачихад байна. Би зөөс би бол үнний үнээр бичээ. Би энэ номд бол хинэн мөн сайн гэдэг нэг бичсэнгүй юм аа. Тэгээд тэдгэр хүмүүс ойлгосноор л гаргаж байгаа учраас ингэ бичсэн байна. Босоохон энэ ном Монгол хэл рүү хөрвүүлэх хэрэгтэй байна да. Тэгээд миний номны гадар дээр энэ нэг ийм өрг байх юм аа. Манай монголоор хэлсэн өрг гэж хэлнэ. Энэ бол байнорд байгаа. Нэг чонжгод өндөрөө 35 6 метр өндөр байна. Чонжгод. Яг байнорын одоо хойшон бол дэми яахгүй ганч мод гэдэг нь одоо хил нээжсэн байна. Ганч мод тий. Ганч мод бас ойрхон байна. Тий. Энэний би яа номны нүүрнээр гаргаж ирээ болээ. Энийг бол одоо 40 он Япон бол энэ дээр бол одоо гитара чонжгод мэднэ одоо дэн хийсээр утаа гаргадаг. Хар утаа гарсаар бачим гэдэг юм уу, чингэр утаа гарсаар юм гэдэг юм уу. Энийг бол Япончууд жинхэнэ чонж болгож ашиглаж ижээ. Зөв. Энийг ашиглаж ижээ. Тэгээ энэ түүхий яргээд яриад болно шүү. Зөв. Тэгэхээр 40 хонд мөдө холгооны машин тийм хөгцсөн байдраа яах тань чонж гаргаж ирсэн гэсэн асуудал гарч ирж байгаа биш үү. Эндгээр юм бас би нүүрэн дээр гаргасан юм аа чонж гээд байх. За өөр холдлоо. Дараа дорж байгаа явуулнаа танаа тийм. Маш их баярлалаа. За баярлалаа. За их баярлалаа.
цаанартай ингээд хэлж чад. Дахиад уулзъя. Сайхан ярилцлаа өгсөн байна. Гоё байна. За би одоо явж байгаа нь өндөнд л өсөрсөн магадгүй юм аа. Одоо эхлээд сонсож байгаа хүнийхээ ухаан ноёл аан магадгүй бодож байна. За булгаад их баярлалаа. Маш сонирхолтой сайхан сэдвүүдийг хөндөж ярьлаа. Нэлээд удаан ч ярьлаа бид нэр. Тэгээд дахиж уулзаж ярилцсан гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд их баярлалаа. Дахиад уулзахын ирүүл тавь. Тэ. За та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Надад өнөөдөр ингэж миний номын тухайдаа ингэж тусгай ингэ ярьж хайсан чи бас надад бас их сайхан баяртай учир байна. Би сандага үнэн бол одоо түүхс юм бол одоо яг тийм судалж орцсон хүн биш ээ. Гэхдээ бол одоо миний энэ номон бол би өөрийн компьютераар явж судалж байчааж олсон жилийн бодтойгоор бичсэн юм аа. Ийм нэг талаар одоо өөр номтой жихэн онцлогтой юм уу гэж бодож байна. За ингээд та бүхэндээ баярлсан шүү. Дахиж уулзахын сайхан өрөөл тавья. Баярлалаа. Баярлалаа. Цаашдын амжилт хүсье. Тэгээ бас жихэн түүхэд ярих нэг хэмжээний хариуцлага барих хэрэгтэй боддог юм би. Ийм учраас яг би өөрөө судалсан юм бол өндөр дугаар ярьчих дийлнэ. Өөрөө бол гүйж. Гэтэ өөрийн бол жихэн ярих там бол жихэн сэрхийд юм уу мэдгүй юм бол одоо мэдэрмэл болохгүй шүү дээ. Ийм нэг жогсолтой одоо манай дээр Японы их сургаалд байх тул манай багш хэлдэг юм ба. Чи хатт мэдгүй юм бол ярих байхгүй. Чичгэлтэй. Утын түүхс юм нэгэн ялангуяа хариуцлага өгөх хэрэгтэй.